Ажлын хэсгийн яамныхан зүгээр асуулт шүү. Зүгээр би протоколд оруулах гэдэг юм. Ажлын хэсгийтэй ч гэсэн бид нар яриад байсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийн 7-8 байгаад байгаа юм. 7 дугаар заалт болохтой зэрэг гадаад дотоодын бусад их үүсвэрээс сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн Монгол Улсын иргэний үлдэгдэл төлбөрийг шийдвэрлэх зохицуултыг тодорхой тусгахаа гэж. Тэгэхээр энэ дээр одоо тодорхой хэмжээний шалгуур тавих тухай асуудал бид нар ярих хэрэгтэй байх тийм. Ийм асуудлыг бид нар ажлын хэсгээр ярьсан байгаа бах. Хоёрдугаарт энд одоо түрүү энэ Эрдэнэт гишүүний яриад байсан тэр одоо зөвхөн сургалтын төлбөрийг гэлтгүү. Амжиргааны зардал дээр нь бас өгдөг барьдаг тухай асуудлыг ер нь ярилцсан уу тий. Ярилцж байгаа үстэй. Би бол тэр талаар нэг микрофон дээр авчмаар байна. 7 дээр. За 8 дугаар асуудал 8 дугаар заалт байгаа ажлын хэсгийн дүгнэлтийн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтооход олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Times Higher Education World University Ranking болон Academic Ranking of World Universities гэсэн хоёр зэрэглэлийг баримталдаг байсныг хоёрдмол агуулгагүй болгож цаашид ойлгомжтой оновчтой болгох үүднээс зөвхөн нэг шалгуур Times Higher Education World University Ranking-ийг ашиглах гэдээ оролцож байгаа байхгүй. Тэгэхээр би одоо зүгээр энэ дээр нэг юм эргэлзээ төрчөөд байгаа юм. Зүгээр магадгүй энэ чинь нэг твээс хамаарат нэг 3 үнэлгээний системд яваад байгаа байхгүй. Азууд нэг үнэлгээтэй, Европууд нэг үнэлгээтэй, Хойд Америк дундаа нэг үнэлгээтэй. За яг хөө тэгэл нэг эхний 150-100 бол нэг дотроо байдаг. Тэгвэл дээр доор ороо яваад идэг байхгүй. Тэгээд энэ ч ингээ ранкинг ингээ явахтай зэрэг магадгүй одоо энэ дээр ийм хувилбар байж болоогүй юу? Яг бол бид нар ганцхан үнэлгээний системд шууд одоо сонгоод ингээ явчихаар одоо бас эргэлзээтэй болчих واخа. Тэгээд Аз руу сургуульд явах гээд байгаа хүүхдийг Азийн үнэлдэг үнэлгээгээр нь, Европ руу явдаг хүүхдийг Европын үнэлгээгээр нь, Хойд Америк руу явах гээд байгаа хүүхдийг Хойд Америкийн одоо үнэлгээгээр нь ингэж үнэлээд явдаг зарчим руу хийх тухай асуудал ер нь яригдсан уу? Яагаад энийг бид нэр ярихгүй байгаа вэ гэдэг асуудал дээр нэг 3 тодруулга авчиж байна. Батмаар үнэлэг шүү. За та 7-8 дугаар асуудал ярьж байна те. За дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын төлбөрийн дийлэнх хүн за хэрвээ ямар нэгэн өөрийн их усүрээс те гадаадаас байна уу эсвэл тухайн сургуулиасаа тэр хүүхэд ямар нэгэн тэтгэлэг дэмжлэг авцсан бол нөгөө талаасаа илүү төр бас тэн дээр нь дэмжих хэлбэр байж болно гэд одоо 7 дугаар заалтан дээр оруулж байгаа. Яг нь тогтоол дээр орж байгаа учраас энийг илүү нэг зарчмын хүрээнд ерөнхий тусгаж өгсөн байгаа. Журам дээр яам ажиллахтаа бол энэ дээр илүү наривчлсан ойлгомжтой зохицуулт орж ирэх хэвээр. Гэхдээ бас нэг анхаарах хэвээр зүйл сонгон шалгаруулалтаар бүх юм заавал явах хэвээр. Тэр хүүхэд жишээлбэл хичнээн тэтгэлэг одоо тохион авсан ч гэсэн заавал сонгон шалгаруулалтаар нэгдсэн сонгон шалгаруулалтанд орж явах зохицуултын дотор л одоо тусч явах хэвээр гэж байгаа юм л та. За тэгээд дээрэс нь нөгөө дэлхийн шилдэг ихтэй сургууль гэж оруулсан л байгаа л да. Гэхдээ энэ дээр бас ажлын хэсгийн хүрээнд бас нэлээд ярилцсан. Тэгээд та бүхэн бас өөр санал байх юм бол энэ дээр бас ярилцъя. Нэгдүгээр. Хоёрдугаарт ИРЭМ-ийн хувьд бол энэ хоёр ИРЭМ бол сүүлийн бараг 10 хэдэн жил бол болсон жилийн сангийн журманд байсаар ирсэн юм бэл. За Times Higher Education Rank бол одоо ер нь одоо жишээлбэл манай Монгол Улсын их сургууль яг энэ ИРЭМ рүү дөнгөж түрүүжлээс анх орж ирсэн ер нь дэлхийн бараг 4-5 мянган их сургууль ирэмблэгддэг ийм ерөнхий ИРЭМ байгаа. Academic Ranking of World University гэдэг болохоор илүү одоо докторийн түвшиндтэй нөгөө research based university гэж ярьдаг те. Одоо нөгөө судалгаан дээр суурилсан докторийн одоо жишээлбэл хэдэн одоо Нобелийн шагнал багш нь авсан ч гэх юм уу те. Илүү судалгаа руу чиглэсэн зүйлүүдийг нэлээд тусгаж өгдөг те. Илүү докторийн жишээлбэл төвшөнд иргэний ИРЭМ илүү хамааралтай байж болох ийм ИРЭМ байгаа байхгүй. Тэгэхээр энийг ерөнхий төвшөндөө ийм хоёр үзмжээр явж хоёрдмол удаа гаргаж ирснээс одоо яг одоо явж исэн хамгийн оновчтой тэрийг л ашиглаж болох болов уу гэсэн санаа. За тэгээд таны хэлсэн одоо жишээлбэл тв дээр илүү ондоо ИРЭМ тэрийг бас бид нэр ярилцсан те. За тэгээд ингээ харахаар бас дахиад аюу олон бас ИРЭМ-тэй те. За тэгээд олон их сурвалжтай болох гэдгээр илүү хялбархан одоо сонгон шалгаруулж байгаа ажлын комисстой ямар нэгэн субъектив нөлөөлөл орохгүйгээр л ойлгомжтой болох үүднээс л нэг ИРЭМ бий тогтсон гэсэн санаа явж байгаа.
Яамн дээр энэ чиглэлээр хийсэн судалгаа юмнууд байдаг юм харьцуулаад ер нь олон улсын түвшинд бус улс орнууд ер нь ранкингийг яаж ашиглаж тэтгэл мэтгэлэг хийдэг юм байдаг юм Наранбаяр сайд. Наранбаяр сайд хариулъя. Ажлын хэсгийн 8. Энэ ер нь бол энэ Эренбийн чансаг ингэж тогтоох юм. Манайх бол Tom's Higher Education-ыг л ашиглаж байгаа. Тэрнээс л юм авдаг. Үнэхээр одоо иргэдлэг гишүүний хэлсэнчлэн шүмжлүүд бол гараад байгаа сүүлийн жилүүдэд. Яг ингээд жагсааж болоод байгаа юм уу? Тухайн орон нутагтаа хувь нэмрээ оруулдаг өөрийн онцлог өгөх их сургуулиуд байгаа штэ гэх тийм ээ. Энийг үл хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нэгэнт одоо бид бас энэ чансааг ингээд тогтоодог болно гэдэг ингээд хуулийн заалттай. Энийхээ дагуу журамж гарцсан ингээд явж байгаа. Цаашдаа бас яг бид бас судалж үзье. Чухам аль нэг нь ашигладیں۔ Жишээлбэл Tom's Higher Education-ыг ашигладаг орнууд ч бас байдаг. Өөрсдийн гэсэн бас юутай ингээд явдаг байдаг юм байлээ. Тэрийг бол цааш нь судалж үзье. Тийм, журам боловсруулахдаа та хэд маань нэг яг энэ нэг 3 том үнэлгээний юм яваад байгаа. Тэгэхээр эндээс нь нэг харж байгаа дэр нь бид нартэй ойролцоо шийдлүүд хийж байгаа нөгөө тэтгэлэг өгж байгаа улс орнууд нь яаж ашиглаад байна те. Тэрэн дээр нь их хурлын гишүүд тэгээд бид нарт байнгын орны гишүүдэд нэг мэдээлэл өгөх гэж. Тэгэхгүй би бол бас ганцхан үнэлгээн дээр шууд очиос өөрчлөж жоохон эргэлзээтэй юм да гэдэг бодол байгаа даа байхгүй юу. Тэгэхээр бас энийг харцгаах нь үстэй. Магадгүй одоо QS-ийн үнэлгээгээр 100-д орж байгаа сургууль Times-ийнх дээр 120-д орчиж байгаа байхгүй юу. Нөгөөх нь адилхан л дэлхийн их сургууль 100 дотор байгаад байдаг. Тэтгэлэг авчмаар байдаг. Монгол улсад хэрэгцээтэй мэрэгжилтэн байгаад байдаг. Тэ? Тэгэхээр чинь бас хүмүүс гомдгол واخхгүй. Тэгэхээр магадгүй бид нар арчилсан ус учраас сонголт аль болох иргэддээ өгдөг. Энэ чиглэл рүү нь харж хийвэл ер нь зөв болов уу гэсэн байр суурьтай асуугаад байгаа юм. За